Сайн байцгаана уу? Хэмэл оюуны үндэс лекцийн 2 дугаар лекцийн 3 дугаар хэсэг тавтаа морил. За энэ удаагийн сэдвээр хэмэл оюуны хөгжүүлэлтийн орчин гэсэн сэдвийн хүрээнд 3 дахь хэсгийг ярих болно. За энэ удаагийн лекцээр давталтын бүтцүүд, давталтын операторууд, за эдгээр нь юу гэж while for гэсэн операторууд, за мөн үүрэлсэн давталт гэсэн ойлголтын талаар тайлбарлаж яриад эцэст нь дүгнэх болно. За энэ сэдвийг судалсны хүрээнд ямар үр дүнд хүрч болох вэ гэхээр давталтын бүтц болон давталт гүйцэтгэх for болон while операторуудтай танилцсан хэрхэн хэрэглэхийг жишээнээс харна. За Python хэлэнд дан болон үүрэлсэн давталтыг хэрхэн ашиглаж болох уу гэдгийг жишээгээр тайлбарлаад, за давталтыг хэмэл оюуны өгөгдөл боловсруулахад ашиглах зарчмын талаар тайлбарлан ярих болно. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? За давталт гэж юу юм бэ? За хэмэл оюун болон машин сургалтын програмчлалд давталтыг өргөн ашигладаг. За үүн дээр жишээлбэл өгөгдлүүдийг давтах, өгөгдсөн өгөгдлүүд дотроос бүх өгөгдлүүдийг нэг бүрчлэн унших, эсвэл дараалан унших, нэг бол тодорхой алхам тагаар унших, гэх мэтийн давталтын өгөгдлүүдийг унших, үйлдэлүүдийг хийн. За өшөө тухайн өгөгдлүүдээр математикийн болон хайлтын үйлдэлүүдийг ашиглах. За тэрнээс гадна янз бүрийн загваруудыг давтан сурах ажлуудад үйл ажиллагаанд бас давталтыг ашиглана. За матрицтай хийх үйлдэлийг том хэмжээний өгөгдөл боловсруулах гэх мэтчлэн хэмэл оюунд хэрэгтэй байдаг бүх өгөгдлүүд дээр энэ давталтын операторыг ашиглах боломжтой байдаг. За давталтын бүтц гэж юу вэ? Давталтын бүтц гэдэг нь тодорхой тооны бүлэг үйлдэлүүдийг давтан гүйцэтгэх процессыг давталт гэж нэрлэдэг байна. За давталтанд биелэгдэж байгаа алхмуудыг нь давталтын дотор биелэгдэж байгаа алхмуудыг давталтын бие гэж нэрлэдэг. Давталтын бие нэг буюу хэд хэдэн алхмуудын дарааллаж болно, хэд хэдэн үйлдэлүүдийн дарааллаж болно, хэд хэдэн үйлдэлүүд ээж болно, ганц ширхэг үйлдэлж ээж болно. За эдгээрийг ерөнхийд нь юу гэж нэрлэдэг вэ гэхээр давталтын бие гэж нэрлэдэг байна. За давталтыг хэрэглэж байгаа хэлбэрээс нь хамааруулаад хоёр ангилдаг үнд нь нөхцөлтэй давталт, тоолортой давталт гэж. За тэгээд дотроо гэж хоёр ангилдаг. За нөхцөлтэй давталт, тоолорын давталтын талаар бид нэр дараагийн слайдууд дээр дэлгэрэнгүй тайлбарлах учраас ингээд дараачийн ойлголтыг тайлбарлая. За энэ болохоор үүрэлсэн буюу nested давталт гэж нэрлэдэг. Энэ ямар учиртай вэ гэхээр дотроо нэг эсвэл хэд хэдэн давталтыг агуулсан байгаа давталтыг бол үүрэлсэн давталт буюу nested loop гэж нэрлэдэг. Тэгээ англиар бол loop шүү дээ, тийм ээ англи. За тэрийг та бүхэн сайн мэдж байгаа. За for оператор. За Python хэлэнд бол for гэсэн давталт бол уян хатан за тэгээд бүхэл тоон утгын эможиг, төдийгүй мөрийн жагсаалт гэх мэт өгөгдлийн бүтцэд дагуулгадах олон утгыг уншаад тэр уншсан утгуудыг хандаж, уншны гэдэг дээр утгуудад хандна гэсэн үг. Тэр утгуудын хувьд тодорхой үйлдэлийг давтан гүйцэтгэх боломжтой байдаг. За энэ давталтын оператор ханаа. За тэгээд мөн энэ давталтанд for-оос гадна range, break, continue, pass гэсэн функцүүдийг бас ашиглах боломжтой байдаг байна. За давталтын for операторыг бичиглэлийн хэлбэр болохоор зэрэг эхлээд түлхүүр буюу for операторын нэр байна. За тэрэн дотор давталтыг хийх, давталтанд ашиглах, утгуудад хэрэглэгдэх хувьсагч байж болно. Эсвэл давтах тоогийн тодорхойлох, давтах тоогийн давтан тоолж яадаг утга бас хувьсагч болж болно. За энэ хувьсагч бол тодорхой алхам дотор тодорхой утгаас эхлээд тодорхой тооны утга хүртэл, за бас л тодорхой утгуудаар өөрчлөгдөж нэмэгдэх, тийм ээ, нэмэгдэж байгаа тэр утгуудыг болохоор зэрэг range хэсэг тодорхойлж өгдөг. За энэ утгуудын хувьд тэр кодын хэсэгт байрлах бүлэг үйлдэлүүдийг давтан гүйцэтгэдэг. За тэр кодын хэсэгт байгаа үйлдэлүүд бол яг тодорхой тооны табын зайд бичигдэнэ. За тэр бичигдсэн кодын хэсэг бол давталтын бие гэж нэрлэгдэж байгаа хэсэг байна. За хувьсагчийг бол
дөрмийн дагуу зарлагдсан байх ёстой бүхэл тоо утга юм уу эсвэл тэмдэгт мөр байх юм уу эсвэл тэмдэгтүүд байх юм уу тэмдэгтийг төлөөлөх хувьсагч байж болно. За тэдгээр нь болохоор зэрэг тодорхой үсгээр тэмдэглэгдэж болно. Үсэг тоотой хамт байж болно тийм ээ. За тэгтээ нөгөө хувьсаг зарладаг дүрмүүдийг бид нар өмнө тодорхойлсон байгаа шүү дээ. Тийм учраас тэр дүрмийг баримтлсан тодорхойлсон хувьсагч байх нэ. За энэ гэсэн түлхүүр үгний ард бол юу тавьж өгнө? Ямар утгуудыг унших юм? Хэдээс хэдийн хүртэл утгуудыг унших юм бэ? Тэр хувьсагч тийм ээ. За эсвэл яг ямар жагсаалтын утгуудыг авах вэ гэдгийг нь тэр range хэсэгт тодорхойлж өгöd ардан төгсгөлт нь тодорхойлолцыг бичиж өгөх хэрэгтэй байх нэ. За энэ хажууд жишээ байна. За 1-9 хүртэлх одоо сандгаа тооны жагсаалтыг хэвлэх ийм жишээ байна. За хамгийн ихний print гэдэг оператор бол 1-9 хүртэл сандгаа тоонуудыг хэвлэх гэсэн текстийг дэлгэцэнд хэвлэнэ. За тэрний доор нам гэдэг нь бидний одоо бичиглэлийн хэлбэр зааж өгснөөр хувьсагчийн нэр байх нь. За тэр хувьсагч бол энэ гэдэг түлхүүр үгний ард байрлаж байгаа 1 3 5 7 9 гэсэн сандгаа тоонуудыг нэг нэгээр нь уншина гэсэн үг. За энэ уншаад одоо энэ нэг 5 ширхэг тоо байгаа учраас энэ нам гэдэг хувьсагч 5 удаа унших болгондоо яг давталтын бид багтаж байгаа үйлдэл нь бол хэвлэх үйлдэл print гэдэг оператор байна. Тэгэхээр нам гэдэг хувьсагчийн авж байгаа утга болгоныг дэлгэцэнд хэвлэнэ гэсэн үг байна. За тэгэхээр тэрийг энэ доотлолт нь үр дүнгийн хэсэг гэж тодорхойлоод бичсэн байна те. Тэгэхээр за энэ хамгийн ихний мөрөн дээр бол 1-9 хүртэлх сандгаа тоонууд хэвлэнэ гэд хэвлэх гэсэн энэ ногооноор бичсэн print операторын хийсэн үйлдэл байна. За дараагийнх нь болохоор энэ гэдэг түлхүүр үгний ард байрлаж байгаа сандгаа тоон жагсаалтуудаас нам гэдэг хувьсагч нэг нэгээр нь уншаад уншсан утга болгоноо шууд хэвлэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хамгийн эхлээд 1 гэсэн утгыг уншаад хэвлэж гэн. За дараа нь 3-ыг уншаад хэвлэнэ. Дараа нь 5-ыг уншаад хэвлэнэ. 7-ыг уншаад хэвлэнэ. 9-ыг уншаад хэвлэнэ. За ингээд энэ үйлдэлийг ингээд 5 удаа давтан гүйцэтгэж байгаа гэдгийг харуулж байна. За тэгвэл range, break, continue, pass гэдэг операторуудыг хэрхэн ашиглаж болох вэ гэхээр зэрэг доор хүснэгтэн тодорхойлсон байна. За range гэдэг оператор болохоор функц болохоор зэрэг start, stop, step гэсэн 3 утгыг агуулна. За хоорондоо таслаар зааглагдах нь байна. За start гэдэг нь давталтын одоо хувьсагчийн авах эхний утга, хамгийн ихний утга, эхлэх утга гэсэн үг. За stop гэдэг нь төгсөх утга. За тэгвэл step гэдэг нь болохоор зэрэг эхлэхээс төгсгөл хүртэлх утгын хооронд тодорхой тоогоор нэмэгдэж болно, хорогдож болно. За тэр хорогдож байгаа нэмэгдэж байгаа юм уу, хорогдож байгаа утга нь хэд гэсэн утга байх вэ гэдгийг step гэдэг тодорхойлж өгнө. За жишээлбэл start гэдэг дээр 1 гэж өгөөд stop гэдэг нь 10 гэдэг өгчээ. За тэгвэл step гэдгийг 2 гэдэг өгвөл 1-ээс яг уу хойш 2 нөгөө хувьсагчийн утга 1-ээс эхлээд 10 хүртэл явахдаа 2-оор нэмэгдэнэ гэсэн үг. 2-оор нэмэгдэнэ. 2 гэдэг степийг 2 гэдэг гэсэн учраас тийм ээ. За тэгвэл юу байна гэсэн үг? 1 3 5 7 9 гэдэг нөгөө сандгаа тоонуудыг шууд ялгаад авна гэсэн үг байна. За ингээд range дотор нь эхлэх утга, төгсөх утга, өөрчлөлт утгын өөрчлөгдөх алхам гэж байгаа тийм ээ. Нэмэгдэх утга юу? Алхмын өөрчлөлт. Нэмэгдэх алхмын урт гэж бас заримдаа нэрлэдэг, заримдаа өөрчлөлтөх алхам гэж нэрлэдэг, өөрчлөлтийн алхмын утгач гэж нэрлэдэг. За ийм олон янзаар монголоор одоо нэрлэж тайлбарлагдсан байдаг. Ер нь бол эхлэлээсээ төгсгөл хүртэлх утгын хооронд ямар утгуудаар нэмэгдэх юм бэ гэдгийг тодорхойлж өгж байгаа тэр утга бол step гэсэн хэсэгт тодорхойлогддог байна. За тэгвэл тэрнээс гадна ranges гадна break, continue, pass гэсэн 3 одоо давталтын одоо гүйцэтгэлийг өөрчлөхөд хэрэглэгддэг юм 3 оператор байна. За break гэдэг нь болохоор зэрэг тухайн давталтыг шууд дуусгана. За хэрвээ ямар нэгэн одоо давталтыг операторуудыг уншуулж агаад уншиж одоо хувьсгчийн утгуудыг уншиж явж агаад яг тодорхой нэг утган дээр очиод давталтыг төгсгөлд очиагүй багтан ч гэсэн дундаас нь зогсоох хэрэгтэй бол break гэдэг операторыг ашиглах нь байна. За continue гэхээр зэрэг яг тухайн одоо хувьсгчийн авж байгаа утган дээрх утгыг алгасаад дараагийн утгыг нь авах гэж байгаа бол continue гэдгийг ашиглаж болох нь байна. За pass гэдэг нь болохоор зэрэг
ямар ч нөхцөл байдал үүссэн түүнийг одоо үл таамсарлаад програмыг ердийнхөөрөө үргэлжлүүлнэ. Тэр өмнөх нь эхнийх нь болохоор програмыг давталтыг дуусгаж исэн, дараачих нь болохоор зэрэг алгасчихлаа, тэр утгыг алгасчихсан тий. За тэгвэл тэр бол пас гэдэг нь тэрийг хайхрахгүйгээр үргэлжлүүлээд явна гэсэн ийм санааг хэрэглэдэг юм. За энэ гурван түлхүүр үгийг бол юунд ашиглаж болох нь давталтын дотор давталтын оператор дотор ашиглаж болно. За for дотор бол range гэдгийг ашиглаж болно. За тэгээд for операторын жишээ. За энэ дээр жишээлх юм бол 10-аас 100 хүртэлх тэгш таануудаас 20-той тэнцүү утгыг алгасч сондгоотой 15-тай тэнцүү байсан ч давталтыг үргэлжлүүлж 36-тай тэнцүү бол давталтаас гарах програм бичихнэ. За тэгэхээр тулд бид нэр давталтыг бол ердийнхөөрөө эхлүүлэх нь. За I гэдэг бол давталтын ховсгоч нь тийм ээ давтах ховсгоч. За энэ ховсгочийн авах утга нь бол 10-аас 100 хүртэлх 2-оор нэмэгдсэн утгыг авна. За 10-аас эхлээд 2-оор нэмэгдүүлнэхээр ямар утгуудаас харах гэж байна дандаа текст таанууд болох гэж байна тийм үү? За энэ бүх текст таануудыг уншиж явах хоорондоо 100 хүртэлх за хамгийн ихний утга нь 10 байна, дараагийнх нь 12, тэгээд 14 гэдэг ингээд утгуудыг бүгдийг унших. Утга унших тоолонд за I-ийн утгыг унших тоолонд энэ гурван нөхцөлийг шалгана. За хамгийн ихний утга 10 байна тийм ээ, 10-тай тэнцүү байхад за I-ийн утга 20-тай тэнцүү юу гэд 20-тай тэнцүү байх юм бол алгасна гэж байна. За тэгвэл 36-аас их байх юм болчих юм бол яг юу байна гэж байна. Тэр давталтаас гарна гэж байна. За I-ийн утга 15-тай тэнцүү байсан ч гэсэн тэрийг алгасаад явчихна. Сондгоотой байсан ч байсан давталтыг үргэлжлүүлэн зогсохгүй нь шүү дээ, давталт маань үргэлжлэнэ гэсэн үг байна. За тэгэхээр зэрэг энэ I авах утга болгонд энэ гурван нөхцөлийг гурван шалгаад за аль нөхцөлд биелэгдсэн үед нь тухайн үйлдэлийг гүйцэтгэх гэсэн үг. За жишээлбэл 10, 12, 14, 16, 18, 22, 18-ын дараа 20 тоолно тийм үү? 20 одоо 20 гэсэн утгыг унших ёстой шүү дээ. 20-ыг уншингууд үргэлжлүүл гэж нь 20-ыг алгас гэсэн үг. Тэгэхээр энэ чинь 20-ыг алгассан. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд явж байгаа 22, 24, 26 гэж яваад 36 дээр очингууд шууд давталтаас гарчиж байна. За тэгээд давталтаас гарангууд тухайн одоо яг уу энэ нөхцөлд биелэхгүй байвал тэр утгуудыг нь I утгуудыг хэвлээд байгаа гэсэн үг. Одоо энэ print гэдэг нь. За тэгээд 20-тай тэнцүү байвал нь алгасна 36 хүрчүүлнэ давталтаас гарна. Тэгэхээр 10-аас эхлээд 20-ыг алгасаад 36 хүртэлх бүх утгуудыг хэвлэх үйлдэлийг энэ print гэсэн оператор гүйцэтгэсэн байх нэ. За энэ энгийн жишээ байлаа тийм ээ. За дараагийн жишээ бол хэмэд аюун зориулсан давталтын жишээ байна. Нөгөө сургалтыг яг уу сургалтыг эпохоор давтах юм жишээ байна. За энэ дээр бас жишээл эпохын анхны утга бол 3 байна. За 3. За эпохын утга нь 3-тай тэнцүү. За эпохч S энэ 3 хүртэл явна. За энэ бол эпохын утга бол яг уу 3 хүртэл явах нь шүү дээ тийм үү. За тэгээд сургалтын утга анхны утга дээр нь эхлээд бол анхны утга нь хэд байгаа нь тодорхойгүй 0 байна. За энэ дээр нэгийг нэмээд үр дүнгийн хэвлээд авах нь. За тэгэхээр энэ болохоор 0-аас эхлээд 3 хүртэл явна гэсэн үг. Тэгэхээр эхний утга 0 гэсэн бол энэ дээр нэгийг нэмэхээр хэд вэ? 1 болно тийм үү. Тэгэхээр сургалтын 1 дахь эпох, 2 дахь, 3 дахь эпох гэсэн текстийг энэ дээр шууд яг хэвлэх үүсгэж байна. За тэгэхээр энэ давтагдж байгаа үйлдэл нь бол print гэдэг операторын үйлдэлийг давтаж үүсгэж байгаа жишээ байна. За дараагийн жишээ буюу оператор нь while оператор байна. За while оператор бол давталтын оператор болдог. Гэхдээ энд бол for-оос ялгаатай нөхцөл шалгадаг. While операторын ард нөхцөл тавиад бичсэн одоо шалгасан нөхцөл үнэн үед л давталтын биедэх одоо кодын хэсэг бол гүйцэтгэгдэнэ. За хэрвээ давталтын нөхцөл худлаа болонгууд шууд кодын хэсэг гүйцэтгэхгүй давталтын хэсэг гүйцэтгэхгүй гэсэн үг тийм ээ. Давталтын биеийг гүйцэтгэхгүйгээр тэрний дараагийн мөрийг алхмыг гүйцэтгэнэ гэсэн үг байна. За энэ жишээгээр тайлбарлая тийм ээ. Нэгдүгээр жишээ. За тоолуурын утга 5-аас бага байх тохиолдолд утгуудыг нь хэвлэнэ. Үгүй бол яг уу хэвлэхгүй байх нь. За тэгвэл тоолуурын анхны утга тэгтэй тэнцүү. За энэ 5-аас бага бол тоолуурын утга гэсэн текстээр энэ
тоолоорын утгыг хэвлэж байгаа. Анхны утга нь 0 ингээд 5-аас бага гэсэн. Тэгээд нэгээр нэмэгдүүлээд энэ давтагдж байгаа үйлдэл хэвлэх үйлдэл нь тоолоор утгыг нэмэх үйлдэл хийж чинь. За энэ хоёр үйлдэлийг яг энэ нөхцөл биелж байгаа үед давтан гүйцэтгэнэ гэсэн үг. За энэ гүйцэтгээд энэ үрд нь харагдчихна. Анхны утга нь тэг 0-аас 5-аас бага учраас тгийг хэвлэл тоолоорын утга тэг. За 1 бас бага учраас 1 2 3 4-гээд 5-таа тэнцээ утгыг л хэвлэхгүй байхнаа. Ингээд энэ тоолоорын утгыг бол 0-аас 4 хүртэл утга гэд хэвлэлцтэй. За энэ ихний энгийн жишээ байна. Дараагийн жишээ болохоор зэрэг 1-ээс n хүртэлх бүтээгч тоонуудыг хэвлэх ийм жишээ байна. За анхны n-ийн утгыг бол гарнаас өхөн n-ийн бүхэл тав утгаар оруулах нь. Тэгэхээр 1-ээс n хүртэлх. За 1-ээс n-ийг 100 гэж өгвөл 1-ээс 100 хүртэлх тавуулна. За 10 гэвэл 10 хүртэлх тавуулна л гэсэн үг шүү дээ, тийм үү? За тэгээд 1-ээс 10 хүртэлх тэгш тоонуудыг за n-ийг жишээлбэл 10 гэж өгсөн бол 1-ээс 10 хүртэлх тэгш тоонуудыг хэвлэл гэдэгэнгүүд гэсэн текстийг хэвлээд доотлолт нь текст утгуудаа хэвлэх нэ. За анхны утга нь нэгтэй тэнцүү. 1-ээс гэсэн учраас давталтын одоо while operator-аар бичигдсэн давтах давталтын ховсгч байна, тийм ээ? Энэ ховсгчийн утга зарим тохиолдолд ер нь давталтын параметр гэж тайлбарласан байдаг Монгол номон дээр. For дээр сэтлэхэн давталтын параметр гэж ашиглаж болно. Эсвэл ховсгч гэж ашиглаж болно. За тэгээд энэ I утга нь нэгтэй тэнцүү, анхны утга нь нэгтэй тэнцүү байна. За 1 гэдэг бол бидний одоо түрүүний энэ жишээний хувьд бол 15-ыг авсан байна, тийм ээ? 15-аас бага байх тохиолдолд энэ одоо нөхцөл шалгах нөхцөл шалгаад гарсан үр дүнг нь хэвлэх үйлдэл хийгдэнэ. За тэгээд өшөө давталтын параметрын утга буюу тийм хавьсгчийн утгыг нэгээр дэмэгдүүлэх үйлдэл. За энэ 3 оператор бол гурвуулаа давталтын дотор гүйцэтгэх үйлдэлүүд байх нэ. Давталтын бие гэсэн үг байна шүү дээ. За хэрвээ I утга 2 таваагаад I утгыг 2 таваагаад хуваахад үлдэгдэл нь тэгтэй тэнцүү байвал өөрөөр хэлбэл ямар ч тав 2 тавааж чадчихвэл тэр тав бол тэгш тав байдаг, тийм ээ? Тийм учраас энэ 1-ээс n хүртэлх тав маань 2 таваагаад үлдэгдлийн авахд үлдэгдлийн утга тэгтэй тэнцүүл тэр утгыг хэвлэнэ гэсэн үг. За эхний ээлжинд нэгтэй тэнцүү байхад 1-ийг 2 таваахад үлдэгдэл гарна, тийм учраас энэ хэвлэх үйлдэл хийгдэхгүй шууд 1-ийг 1-ээр нэмэгдүүлээд 2 болно. 2 болоод ирэнгүүт 2 бол энэ чинь 15 энэ n-ийн оронд бид 15 оруулсан дээ. Тэгэхээр 15-аас бага учраас 2 2-ыг 2 таваагаад үлдэгдэл гарахгүй учраас тэгтэй тэнцүү. Тэгэхээр анхны текстог хэвлэлээ 2 гэсэн утгыг хэвлэлээ. Дараа нь n-ийг 1-ээр I-ийг 1-ээр нэмэгдүүлээд хэд болох 3 болно. 3 болонгууд 3-ыг 2 тавахаар үлдэгдэл гарах учраас хэвлэх үйлдэл хийгдэхгүй. Дахиад шууд 1-ээр нэмэгдүүлэх үйлдэл нь хийгдээ. Дахиад энэ давталтан дээрээ ирлээ. Тэгээд 4 болно. 4 2 таваагаад үлдэгдэл нь тэгтэй тэнцүү учраас 4 гэсэн утгыг хэвлээд текстог нь олоод гихмшлэнгээр 15 хүртэлх тав утгуудыг энэ хэвлж гаргасан байна. За тэгээд давталтын оператор дотор ганцхан оператор гүйцэтгэдэг нөхцөл шалгахыг ашиглаж болно. Кейсийг ашиглаж, switch кейсийг ашиглаж болно. За тэгээд одоо өшөө юу гэдгийг давталт while дотор дахин while-ийг ашиглаж болно. While дотор for-ыг ашиглаж болно. Ингээд ийм олон үйлдэлүүдийг бүгдийг багцлаад давталтын дотор давталтын бий болгож тодорхойлж програм бичих боломжтой байх нэ. За өшөө үрсэн давталгсан ойлголтын дараагийнх нь. За дараагийн ойлголт болохоор зэрэг давталтан дотроо нэг эсвэл хэд хэдэн давталт агуулсан бол үрэлсэн буюу давхар давталт гэж нэрлэдэг. За тэгээ бусад давталтыг дотроо агуулсан давталтыг гадаад өөр давталтанд багтсан давталтыг дотоод давталт гэж нэрлэнэ. Гадаад дотоод гэж ялгаж нэрлэдэг бахна. За энэ бичиглийн хэлбэр бол за энэ жишээ байна, тийм ээ? За I гэдэг ховсгч нь бол n1-ээс n2 хүртэл явна. За энэ ч степийг өчөж өгөөгүй учраас 1-ээр нэмэгдэнэ гэсэн үг. За дараагийнх нь J гэдэг ховсгч бол яг нь бас m1-ээс m2 хүртэл явна. Тэгтээ 1-ээр нэмэгдүүлнэ гэсэн үг. За P1, P2, Pn хүртэл бол энэ дотор гүйцэтгэгдэх давталтын бие багтах үйлдэлүүд байх нь байна. За тэгвэл I гэдэг нь бол гадаад давталтын ховсгч байна. J гэдэг нь дотоод давталтын ховсгч гэж тодорхойлж байна. За тэгээд давталт яаж ажиллах вэ гэхээр I анхны утгыг I авсан анхны утгын хувьд J-ийн одоо утга энэ давталтын M1-ээс M2 хүртэл 1-ээр нэмэгдүүлээд дуустал явсны дараа I утга 1-ээр нэмэгддэг гэсэн утгыг энэ ч доор яг тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл гадаад давталтын тухайн утгыг авсан үед гадаад давталтын хавьсагч, тийм ээ, тухайн
гадаад давталтын одоо хамгийн ихний утгаас эхлээд явна гэсэн үг шүү дээ, тийм үү? За жишээлбэл эхний утгыг авсан үед дотоод давталтын J гэдэг параметрийн утга нь M1-ээс M2 хүртэлх бүх утгаа авч дуусаад тэр одоо тэр авсан утга болгондоо харгалзах үйлдэлүүдийг гүйцэтгэж дууссаны дараа I утга дахиад нэгээр нэмэгдээд энэ дээр нэмэх нэг гэсэн үг шүү дээ, тийм үү? N1 дээр нэмэх нэг гэсэн утга болно гэсэн үг. Тэр утгын хувьд дахиад J утга M1-ээс M2 хүртэлх бүх утгуудыг авнаа л гэсэн үг байна. За тэгж энэ давхар давталтууд ажилладаг зарчмууд ийм зарчмаар ажилладаг байна. За энэ нарын жишээн дээр 1-ээс 5 хүртэл тооны үржих хүрдийг одоо хэвлэл гэсэн үг байна. За гадна талынх нь болохоор зэрэг 1-ээс 6 хүртэл утга авах нь, тийм үү? За тэгээд дотор талынх нь давталтаар 1-ээс 6 хүртэл утгыг авна. За тэгээд энэ дээр I утгыг J-ээр үржиж энэ хоёрын үржирийг хэвлээд за төгсгөлд нь юу ийх вөхөр зэрэг энэ дээр яг одоо эхлээд I нэгтэй тэнцүү байхад J утга юу байна? Эхний тоон I утга. За одоо энэ нэгийн хүрдийг харъя те. За эхний нэг бол I утга, дараагийн нэг бол J утга. За нэгийг нэгээр үржихээр нэг гэсэн үр дүн гарна. За энэний ард юу тавина? Энэ 5-ын зайтай дараагийн утгыг хэвлэн, дараагийн утгыг хэвлэхдээ I нэг хэвээрээ байгаадаас нэг хэвээрээ байхад J утга нэгээр нэмэгдээд 2 болно. Тэгэхээр нэгийг 2-оор үржээд 2-ыг энэ эхний нэгийн хүрдийг явж ш, тийм үү? За дараа нь I нэг хэвээрээ тэгэнгүүтээ J 3 гэсэн утгаа авлаа. 3 үржээд нэгийг 3-оор үржээд 3. За дараа нь I нэг хэвээрээ тэгэнгүүт J утга 4 боллоо. Тэгэхээр 4-ийг үржээд үр дүнгээ яг давталтанд тэгж байгаа үйлдэлүүд нь бол энэ үйлдэл эхний принт байна, тийм үү? За энэ үйлдэлийг хийгээд за 4 байхыг хэвлээ, тэгээд 5-даа тэнцүү утгыг хэвлээд за тэгээд энэ доотлын принт хоосон ямар ч юугүй хоосон принт оператор шүү дээ, аргументгүй. Энэ болохоор зэрэг шинэ мөрийг энэ хоосон голын хоосон мөрийг хэвлэж байгаа. Энийний дараа одоо I утга нэгээр нэмэгдээд 2 болцсон гэсэн үг. За 2 болцсон байгаа учраас 2-ыг дахиад J нэгээсээ явсан байгааз нэгээс эхлээд 2-ыг нэгээр үржин, 2-ыг 2-оор үржин, 2-ыг 3-оор үржээд, 4-оор үржээд, 5-аар үржээд J үүргээ гүйцэтгэхэд нэгээс 2-ын хүрдийг 5 хүртэлх хүрдийг хэвлэлжлээ. За дараагийнх нь дахиад энэ принт гэж хоосон мөр хэвлэлээ, энэ гол хоосон мөр хэвлэгдсэн байна. За энэний дараа юуг нь яг 3 I утга 3 болонгууд J дахиад нэгээс эхлээд гэмшлэнгээр энэ 5 хүртэлх тооны үржихийн хүрдийг энэчээ хэвлэж гаргасан байна. Яг энэ бол яг одоо яг давхар давталтыг тайлбарсан айгүй ойлгомжтой байх жишээ. Учираас энэ жишээг оруулсан байгаа. За өөрсөн давталтын функц дээр бас юуг ашиглаж болох вэ гэхээр нөгөө юуг нь хэвлэж өгч байна. Range нь юу хүртлөө 8 хүртэл гэж байна, тийм үү? B-ийн утга 8. За R-ийн утга нэгээс эхлээд B хүртэл явна. За нэгээс эхлээд B хүртэл яваад за C-ийн болохоор зэрэг 2 дахь юугийн давталтыг хийж өгч байна. За эхлээд R нэгтэй тэнцүү байхад эхний одоо B нь энэ эхний юуг яг хэвлэж өгч байна, тийм ээ. Эхний 8 утгыг хэвлээд дараа нь хэдийг хэвлэж байна. 7-ыг хэвлэх гэмшлэнгээр энэ гурвалжин болж харагдах үс юуг нь яг одыг хэвлсэн байна. За дараагийнх нь давталтанд ашиглахад хэрэгтэй байдаг юм функцүүд байдаг бахан. За тэр нь болохоор нөгөө range, за нэг бол бид нар мэдж байгаа тий. Enumerate zip гэсэн одоо энэ функцүүдийг яг юунд их ашигладаг вэ? Хиймэл оюуны өгөгдөл боловсролтод хиймэл оюуны давталт хийхэд яг машин сургалтанд эдгээр одоо функцийг илүү ашигладаг, төлхөө ашигладаг бахан. За заавал хиймэл оюун гэхгүй бас энэ функцүүдийг давталтанд ашиглаж болдог байна. За энэ range болохоор ер нь тоон дараалал үүсгэхэд ашиглагдсан. Тэгээ тоон дараалал нь хэдээс хэд хүртэл хэдээр нэмэгдэх үгдгийг зааж өгöd гэсэн шүү дээ. Тийм учраас энэ тоон дараалал үүсгэхэд хэрэглэгддэг та бүхэн сая жишээгээр харсан. За энэ enumerate болохоор зэрэг давталтанд индекс ба утгыг нь хоёулангийн зэрэг авахын тулд яг энэ enumerate гэдэг одоо функцийг ашигладаг байна. За zip гэдэг нь болохоор зэрэг
олон жагсаалтыг зэрэг давтахын тулд zip гэдэг функцийг ашигладаг байна. За энэ жишээн дээр болохоор зэрэг features-ийн утга нь 0.1, 0.2, 0.3 гэсэн утгуудыг авсан байна тий. За тэгээд энэ болохоор зэрэг 0.1 бол эхний элемент, энэ хоёр дахь элемент тийм ээ, 0.2 нь хоёр дахь, 0.3 нь гурав дахь элемент гэсэн үг. За индекс нь болохоор зэрэг 0, 1, 2 гэдэг индексүүдийг авч байгаа гэсэн үг тийм ээ. За тэгээ for гэсэн оператор дотор болохоор зэрэг юуг нь авч өгч юм гэхээр I гэд индексийн утга. За тэгээд энэ numerate утгуудыг яг нь value гэдний утгууд нь авна шүү дээ тийм үү. Энэ features доторх утгуудыг авна гэсэн үг. За тэгээд энэ дээр индекс гэдэг үгний ард индексийн утгыг утга гэдэг үгний утгын ард утгыг хэвлэж байгаа. За утга нь болохоор зэрэг хаана байрлаж байгаа вэ гэхээр энэ numerate дотор байрлаж байгаа учраас индекс 0 байхад 0.1, 1 байхад 0.2, 2 байхад 0.3 гэсэн утгыг нь индексийн зэрэг хэвлсэн байгааг харж байна. За ингээд эцэст нь дүгнэлт хэлэхэд бол давталтын бүтцэл бол тодорхой утгуудын хувьд болон нөхцөл үнэн байх тохиолдолд багц хэллэгүүдийг давтан гүйцэтгэх давталтын бие, давталтын хувьсагч, өөрчлөлтийн алхам гэсэн элементүүдтэй байдаг байна. За for операторыг бол давталтын бүтцэд ашигладаг. За энэ бол нэг болон хэд хэдэн үйлдэлийг тодорхой утгуудын хувьд давтан гүйцэтгэх боломж олгодог. Өөрөөр хэлбэл давтах тоон тодорхой байгаа тохиолдолд ихэвчлэн for операторыг ашигладаг гэж ойлгож байна. За while операторыг болохоор зэрэг ямар нэгэн нөхцөл шалгаад тэр нөхцөл нь үнэн байгаа тохиолдолд давталтын бие дэх үйлдэлүүдийг нэгч байж болно, нэлээд хэдэн үйлдэлж болно, тэдгээр үйлдэлүүдийг давтан гүйцэтгэх боломж олгодог байна. За тэгээд нэгээс олон давхар давталтыг үүсгэх үед бол өөрөөсөн операторыг ашигладаг. Өөрөөсөн давталтыг операторуудыг гадаад ба дотоод давталт гэж нэрлэдэг гэсэн түрүүн тодорхойлолтуудыг та бүхэн санаж байгаа бах. За тэгээд давталтын дотор зөвхөн тоон төрлийн утгыг ашигладаг. Тэмдэгт утгуудыг бас яг ашиглах, за мөн тэмдэгт мөрийг ч гэсэн ашиглах боломжтой байдаг. За ингээд энэ давталтыг дараачийн сэдвүүд дээр маш олон тохиолдлуудыг ашиглах болно. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Түр баяртай.